Уран бүсийн нутаг гэгддэг Баян хонгор нутгийнхаа галууч сумын 6 багийн тухайд овчхон боловч өгүүлж, унсан газар угаасан усныхаа тухай төрс бичлэгийн түүхийг үлдээе гэсэн миний бие. Уран бүтээч нөхдийн хамтаар багуудыг нар зүг иргэн аяны урд заман эвхэж, дүрс буулгах хальсаанд сунгаж, цаас үзэг нийлүүлэн төр үл югаан эхэлсэн бүлгөө. Тийм ээ. Миний нутаг, миний эх орон, нар зүвийн эх орон. Манай Янгорын галууч сумын 1-р өгийн нутаг дэвсгэр Төвхгөө аршин гэж одоо нэг сайхан аршин байдаг. Эрдэнэтний шалгалжуутай аршины дараа ордог аршин. Ер нь тэрүүл чанарын үед ойролцоод гэж байдаг. Тэрүүнээс тутгааргүй хатаа аршинтай тийм. Одоо баг гэдэг зохион байгуулч нэг баг төчний хүн одоо дундаж яар гэж юм да тийм ээ. Манай охчин 234 өрх 836 хүн амтай. Баг бол олон хүн багтай шүү дээ. Мал сүрэг хиттэй байна даа. Мал сүрэг 14,000 гаруй малтай ихэнх нь хөрс сүрэг голдог хангаа газар. Ер нь манай ачаас Монголын хангаа эхэлдэг гэж хэлэхэд бол нээшээ Өөрийн аймгийн Баян Эрдэнэцэгт ийш Арангаан булган их тамир сувтай хэлдэг. Жинхэнэ хангаа яриа баг. Тий. Ер нь эндээс эхлээл ийш. Ер нь хангаа дуу газар хөрс сүрэг голчлон малдаг хотор нүүдэл байнга хийдэг. Одоо хотор нүүдлэр их ч манай энэ багч ийш Арангаан булган их тамир сувтай хэлдэг. Ийш хангаан руу давд нүүдэг. Дандаа өхрөн сүрэг голчлон өхрөө нуруу очив. Одоо тэр уламжлал хэвээрээ байнга татгалж явж байгаа. Үүр цайхтай уралдан царам давх хотын аян эхэллээ. Хангаан улсын царам давна гэдэг яггүй тава. Малчид маань мөн уламжил ёсоор өдөр судран үзэн цаг зүгэн товлон. Энэ удаагийн нүүдэл эхлэхэд заада энчтэй. Энэ хангаан даваа үе цацч биш, борооч биш хялмаалан байснаа бас дээр нь тогтохын аргагүй салхи шуурга. Тэгж байснаар гинтхэн тэнгэрн сэлмээд наран гийгээд налайснаа. Нэг улсын цармаас нөгөө төрх хооронд л байгаль дэлхийн ааш ариншин хид хид хувирхан малчин мал хоёрыг бүх тадаар нь сорин шинжигшгэ. Харин дагаж явсан бидэл нус нулимстайгаан зууралснаас биш бусд нь тэр байтугай бүр арганд ачигдаад нүүдэл дунд яваа хүү хүрдэл өрдөөж ажиггүй байлаа. Замын налуу толгой иргэн мөндрөөс хяр ирмэгдэж явхад зам малын хөлөөр нурж айж сүргэх хангаан уулсын сул том чулуу хад ер нь алийг тоочж барахгүй. Захаасаа мөрцсөн гол жирэлсэн урсганд сэтгэл жаахан уужруулсан. Юунд ч үл саатан нуруу атсан нүүдэл үргэлжилсээр өвлийг болгох өлчир малчдын нүүдэл үргэлжилсээр 100 жилд цагийн эрсдэсэд саадалгүй 60-61 өртөөсөн жаврыг дулаасуулсан малчны нүүдэл үргэлжилсээр хайрхан өндөр оройдон нүүр нүдгүй цас шуурсанч хангар сайхан бэлдээ нүмер дулаахан уудсан минь өргөн сэлгэр талаас нь жаврын хүйтэн дачгнавч өнжөөд өглөө босгод налайж бүлээцүүлдэг тал минь малчин удам мортин заяаны мөнхөд орших гадголомтоо нартын дурх газар дэлхийд миний Монгол байсан цагт нүүдэлчин удмын үл дасрах Монгол малчны нүүдэл үргэлжилсээр хөгц удам судар аль нутгийн ямар усуд байна. Энэ Баян хонгорын галууч сумын үгийн ер нь бол унган нутаг. Унган нутагтаа байж байгаа. Тэрүүнд энэ ажлыг хийгээвч байгаа даас гарч ирдэг. Тэгэлгүй яг ч одоо гадголомт залгаж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Манай авч олооч байсан. Баян хонгорын галууч сумд ээж багш. Одоо ч хөшилж байгаа. Усайхан байна шүү дээ. Өөрөө бол мал дээр байсан. Хандаг 5 жил боллоо. Зөв. Хадлан болдоос авч байна. Энэ хадлан сайтай юм. Сайтай. Өвөл ширүүн болдог байгааг. Өвөл ширүүн их орон тийм. Сангаа үүдэн сэрүүн болохоор. Дотор нүүдэл бол маш их гэж байгаа. Байнга. Одоо Арангаа чигрүүгэл давдаг даа. Арангаа их тамир болгон руугаа. Бид нар орно.
За хамгийн дээдлийн хөгшин бол Жанцангийн Банчигмаа гэдэг. Удаахан дүү бас нэг овогтой Бямб гэдэг хүн. Энэ хүн бол Даваа хүүгийн Донжалан гэдэг хүн. Одоо тэр хөгшний хүүхэн. Дунтлын хөгшин бол таны ээж гэж. Энэ дунтлын хөгшин бол миний ээж. Би уугуу хүүхэн. Олуулаа юм. Амар байна уу та? Дээ. Тарган товтой сайхан намарч байна уу? Тарган намар. Битэнгээ сайн байна уу? За яах вэ? Нас өдөр хэдвэрч байна? 83 дөрөв. Оо сайхан нас байна шүү дээ тийм ээ. Тэгээд чи нутаг дээр. Нутаг үсэн чи сайхан байна шүү намарж байна тэр. Яах вэ? Сайхан. Таны алдар хэн блэ? Банчигмаа гэдэг юм. Энэ миний төрсөн дөө. Оо за. Алдар нь хэн гэх вэ? Бямб. Жанцангийн. Жансангийн юм. Тий. Зөв. Төрсөйч. Төрсөн ихч хоёр байгаа юм байна шүү дээ тийм үү? Тий. За, сайхан намарч байна та. Оо сайхан. Таны алдар хэн блэ таньцнаа сайхан. За хүүгийн Донжалан. За. Сангатар боор хоош арт идрүү. За. Үлэм гэдгээ газар тэр хавьд төрсөн гэсэн итгэхгүй юу? Нутагтай аж малчин байв уу? Малтай байв уу? Малтай. Ерөөсөө манайх мал ихтэй байсан. За. Манай ээж хоёр. Тэгээд малаа хойноос явж байгаа хөрлөө. Хөрлөө шүү дээ. Гол ширгэж байна гэх нь одоо ургамд ногоо дачирч байна муудж байна гэж. Та нарын хувьд бол ямар хөө байна? Энэ олон жилиг нутагтаа өнгөрөөс усууд байна. Гэхдээ хэмэдгүй дгоолны нэрвч сайхал байдаг гэсэн цагаан туруутай гэж би тасарч яхайг үзээгүй дээ. За. Шөнөдний ишээ нэг явсан. Юу ч байхгүй доогоороо тасараад. Байдаг нуур чигаалаа. Тийм л утсан байдаг. Саяын зуны хувьд одоо хэмтвэ энэгээрээ жол жахаа ороод байлаа. Тэгж базаат орсон байхгүй. Тэгээд одоо шуураад хүйтэн гэж юу. Зуншлаг намарч аварж гэж боддог штэ. Энэ хоошооч одоо нугалгаа цагаасах өдөөн гол хөрмөн гол гэж байдیں۔ Зөв. Тэргүй чинь нутгаж ирсэн байна. Нэгдэл ямар нэгдэлтэй байсан? Хамгийн төлөвлөгдөж ирсэн. Нэгдэлтэй нөгөө л мөөж нэг хонмолоо өхнөж хаамар шиг байдгийн шиг байгаа юм. Тийм үү? Тий. Манайх ч хонь ихтэй байсан 1000 гарч ирсэн хонь байгаа юм. Тэгээд хонь хөрмөх харин зөтөлөөсөн. Гэхдээ басаар гарваа. Одоо таньдгаа танихгүй болчихъя. Нэг үдсөө хүнээ дахиад танихгүй. Гэхдээ ястаа нэг янзын болдгий байна. Тэгээд миний нэг ихч байгаа юм. Тэгээ би байгаа юм. Тэгээд бас нэг юу лээ. Дэшүүлэг нэ. Тэгээ ихч байгаа штэ. Дэшгэл. Өтгий. Та хоёрын бас нэг дүү нүсгүй дүү сая юунд байж байгаа нүс. Тэгээд энэ. Тэгээд хамгийн бага нэг ихтэй нэг тоогооч гэдэг. Тэгээд таваалаа юм. Миний ээж юм. Миний ээж юм. Тий. Яа цэвэлгээд биш үү? Тэр чинь л одоо манай нэр ээжийн төрс ах байсан. Хоёр ах нь лам байж байгаа баригдал гэдэг зэрэг байсан. Цэвлэг шинэ. Тий. Хоёр том ах. Манай тэр бид нэр бантхай гэдэг юм уу нэрлэлтгүй. Одоо хүн шагдарсэр ингээд Монгол улс их байгаа шүү дээ. Энэ манай аймаг ерөнхийдөө юм бол улсын хэмжээнд хөдөлмөрийн Баатар хонч Ямаач хүмүүс болно да. Тэр үед Ахмад малчтайхаа туршлагыг амьдрал ахуйдаа хэрэгжүүлж ерөнхийдөө мал дотроос нь 5 дарахтай байдаг. Мал дотроос нь даргалдаг, хэлгэлдэг. Дараа нь цэцэр хайлдаг, махалдаг, өөхөлдөг, халим суудаг. Ийм 5 дарахтай байдаг гэдэг зарчмыг амьдралтаа мөрдлөг болгож явсан хүчтэй. 1991 онд би ардаа аж ахуйн болж мал малж 17-8 жилийн амжилтаар аймгийн сайн малч гэсэн алдар цаашаа хүрсэн юм аа. Эцэг өвгдөөс боломжсон малчин
Өөр дээх нүгээс ирэх юм бол бүр айн чин жилчин ийм байлууд нь юмсан. Манай аймаг улсын хэмжээнд 3 бүсийн нутаг. Тий. Энэ ерөөсөө Баянгор аймагт л байдаг онцлог. Тий. Би 3 бүсийн нутагт 3 бүсийн нутгийн онцлог тохируулж л малаа малдаг. Хавар эрт ногооноор говьдол руу орно. Дунд үед хангаа чэжин бийд гарч малаа махлуулна. Намар өдөө эсэгт энэ жилийн хувьд бол уруудсангүй зүгээр. Бусад бүх жилүүд гэж уруудаж намрын шар таанд орч малаа чамбааруулж халим суулгаж авдаг. Ер хамгийн сүүлийн хүчийг шар таанд л ер нь чамбааруулж яаж авдаг л да. Энэ жилийн хувьд бол нутаг оронд зуунчлах сайхан болсон. Мал маань 5 дарга авсан учраас зовх шаардлагагүй одоо ерөнхийдөө би сэтгэл амар ингэж нутаг орондоо сайхан амарч байна. Дөрвөн жилийн өмнө сайжруулсан. Эхлээд Адуугаан сайжруулсан. Духаатар аймгийн Даргын гусмаас азрагураа авчир тавьсан. Зөв. Доронт аймгийн Халахголоос азрах авчир тавьсан. Доронтын Баян Төмөнгөөс авчир тавьсан. Хэрлэнгээс авчир тавьсан. Адууны тал дээр бол ерөнхийдөө бол сайжирсан. Таны саяын Адуунд авчирсан үйлдвэрүүдийн чинь нэрийг ингээд ажиглаад байхад нэлийн хурдны удам татвар. Хурдны удам баг тийм үү? Хурдтай юу та? Хурдтай. Хурдтай юу. Баян наадмын манлай төрөө би одоо гадаа ийцсэн байгаа. Уяач бол өөрөө ойрдог. Өөрөө ойр. Хүүхдүүд өвлөх үү нэ? Өвлж гинэ. Уяач унаач хүүхдүүдтэй дандаа өөрсдөө дандаа миний энэ чинь л одоо ясмаханд шингэж байгаа юм даа. За өөр үйлдвэрийн талаар За өхрийн тал дээр байна. Сүүний чиглэлийн Доронт аймгийн талын улаан хөгжлийн авчирсан. Хардарлын үйлдвэрийн авчирсан, цементал үйлдвэрийн авчирсан. Сүүний гарсан чиглэлээр байна. Сүүний чиглэл тийм. Махны чиглэл биш үү тийм. Яг Доронтын талын улаан бол ерөнхийдөө энэ жил би туршлага энэ жил авчирсан. Зөв. Энэ жил туршлагын журмаар авчирч байгаа. Аль нь илүү зохицох нь үгүй 3 өөр үйлдвэрийн авчирч байгаа байхгүй юу? Доронт нутгаас талын улаан үйлдвэрийн авчирсан. Тэр маань бол ерөнхийдөө бол манай дасан зохицох юм байна гэдгийг нь харагдчих. Би одоо ойрын одоо ер нь сумын хэмжээний залуу сайн малчд би зөвлөж байна. Тийм. Та нар тийм чиглэлийн юм мал сонирхож байгаа юм бол талын улаан үйлдвэрийн хөр авчирсан багт надад гөгшчүүл хэлдэг байсан. Баян усмын намын дээр басан лавгсангүй. Талын улаан үйлдвэрийн хөр манай нутаг зохицох, дасан зохицохгүй байна гэж байдгүй маа гэдэг. Би яг хөө тэгээд аль нь илүү зохицдог юм байна гэж өөрийнхөө амьдралдаа туршия гэж тийм 3 өөр үйлдвэрийн авчирсан. Тэгээд талын улаан нь арай илүү зохицсон. Ерөнхийдөө бол тэнд байдгаас илүү манай энд ирээд илүү сүү гарч ирсэн. Тэнд 5-6 литр сүү гардаг байсан бол энд 7-8 литр сүү гарч ирсэн. Нэг сам. Тэр чинь хамгийн гол нүүс сургам бол газрын юмд байна шүү дээ. Ерөнхийдөө мал сургхийн тоотлогыг ерөнхийд нь цөөрүүлж хагас суурин ийм чиглэл шилж яа. Төр засгийн бодлогыг дагъя гэдэг ийм санаа бодолтой байна.
болгон зорьсон зорилготой тэгээ явах юм бол Монголоор ер нь хөгжин дэвчнэ гэж би итгэдэг шүү дээ.